Үзүүлэлт сайтай үн боломжийн утаснуудыг зарим хүмүүс үл тоох нь илбэ. За гэтэл тухайн утаснуудын үзүүлэлт хүчин чадал, дэлгэцийн нэгтрал зэрэг нь зарим компьютероос дутахгүй байдаг байна. Ухаалаг утасны олон брэнд загварууд байхын зэрэгцээ олон янзын хэрэглээнд зориулсан утаснууд байдаг. За гар утаснаас нүд салгадгийн мөг имэр өндөр хэрэглээтэй тэр хэмжээгээр том дэлгэц, хүчтэй батарей, процессортой утас сонирхдаг хүмүүс байхад зөвхөн утсаараа ярих, мессеж үжих төдийхнөр хэрэглэдэг хүмүүс байдаг. Ухаалаг утасны брэндүүд энэ ялгаатай хэрэгцээнд зориулж загваруудаа хөгжүүлдэг байна. За энэ удаа үнийн хувьд хямд эсвэл дунд зэрэгт тооцогдохч зарим нэг үзүүлэлтийн хувьд өндөр зэрэглэлийн утаснуудаас дутахгүй, заримаас нь илүү ч гарах гүйцэтгэлтэй утаснуудыг танилцуулж байна. Хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж байгаа эсэх нь чухал болохоос өндөр үнэтэй болгоныг сонгох нь ухаалаг сонголт биш гэж энд дурдхан зүйтэйг Mobicom-ийнхан тодтоглоо. Жишээ нь ZTE Nubia Neo 3 5G утас нь виртуал санахойтой бөгөөд 45-аас 50 минутанд бүрэн цэнэглэгддэг. Үн боломжийн товчхондоо тоглох PC авахын өмнө турших төхөөрөмж гэдгийг дурдсан байна. Энэ мэтээр үн боломжийн үзүүлэлт сайтай 8 төрлийн утасны дэлгэрэнгүй мэдээллийг Mobicom-ийн албан ёсны веб сайтаас авах боломжтой байна.